Татварын хуулийн одоо багц хуулийн шинжилгээний хүрээнд бол яг уу хүмүүс бол одоо юу гэдэг юм бизнес эрхлэгчид за иргэд гэдэг ингээд нэлийн юм өөр байр суурьтай байгаа. За гол хийгдэх ёстой байсан хүлээгдсэн шинжилгүүд хийгдсэнгүй гэсэн юм байр суурь бол давмгаалж байна. Таны хувьд яг энэ хуулийг танхимын одоо ерөнхийлөгчийн хувьд те бизнесүүдийг төлөөлж байгаа юм юу гэж харж байна? Яг нь 2025-26 бол 2 жил бараг бүтэн хэлцэгдээд тэгээд татварын багц хуулийг бол философоос нь ахвала системийн удирдлагаар бүгдийг үзэнэ гэжсэн. Гэхдээ бол сая засгийн газар тэр багц хууль бол татсан байгаа. Тэрний хооронд бол тодорхой 3-4 хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн шүү. Энэ бол шинжил бүтнээр шинжилгээг асуудал байна. Гэхдээ энэ яг 4-5 боловч энэ өөрөө бас зарим талаараа бол ямар тоонууд өөрчлөгдсөн бэ гэвэл одоо хуулийн дотор байдаг нэг мөнгөн дүн одоо чинь 6 тэрбум 1.5 тэрбумтай бол буцаалт 90% аж ахуйн жарлал байна шүү. Тэгэхээр энэ тоонууд бол чинь 2019 онд хууль батлагдчих үед орж исэн тоонууд. Тэгээд сая 6 жилийн хугацаанд бол инфляц мөнгөний уналт бол бараг 2.3 дахин явагдсан шүү. Өнөөдөр тэр 6 тэрбум бол өнөөдөр 12 тэрбум баггүй. Шинэ 12 тэрбумтай хийж 25-ын татвар руу орох юм. Тэгэхээр бол саяын гол өөрчлөлтийн үеүүд бол энэ тоонуудаа зассан. Нэгсэндээ бол инфляцтай уялдуулаа хийсэн. Миний өөрийн бол хүсэл бол тавьж байсан бол одоо энийгээ цөмөр ингэж татварын хуулинд мөнгөн дүн оруулах байлаа. Томьёо оруулах их зүгээр. Яг 2 жилдээ нэг удаа мөнгөний ханжны уналтаагаар ингэж өөр автоматар өөрчлөгддөг. Гэхдээ ямар ч бас оргуугаас охинтон дээрх чи энэ тоонууд өөрчилж авсан чухал. Яагаад гэвэл инфляцаас болоод мөнгөний ханжны уналтаас болоод хүн өндөр татвар төлөгч болно гэдэг бол энэ өөрөө маш дээрэн байхгүй. Одоо чинь та 2.5 сая төгрөгийн 19 онд авчихсан бол өнөөдөр тэр чинь бараг 7 сая төгрөгийн дүүхүйц баял үнцэнтэй болсон ба шүү. Гэтэл та мөнгөний ханш унснаас болоо 25-ын татвар төлөгч болж байгаа. 90 ч бас адилхан хувийн орлогын албан салингаас төлдөг нь бас нэг 25-ын шатал ороод ирсэн шүү дээ. Гэхдээ иймэрхүү юмнуудаа нэгдүгээр зассан. Энэ бол яг нь уялдаа. Хоёрт нь бол реформын нэг шинжтэй юм гэвэл одоо нэг нэмэгцүүртийн албан татвар гэж чинь одоо гайл дээр авах болж байгаа. Гайлийн албан татвар аваад нэмэгцүүртийн албан татвар 2 сарын дараа яг хүсэлтээр гэсэн нэг өгүүлбэр байгаа. Нэг хоёрт нь бол нөөтийн тайлан өөрөө одоо 2 сард нэг гаргадаг болж байгаа. Энэ ач холбогдлын юу гэвэл одоо манай аж ахуйн нэгжүүл өнгөрсөн жил бол ойролцоо 2.1 их найдын нөөтийн өртөө байлаа шүү дээ. Тэрний өмнөх жил бол 1 их найд байсан. Яг жилийн дотор 1.1 их найдаар нэмэгдсэн байвал бид нэр одоо нэг өөрсдөө орж ирээгүй мөнгөн орлого орж ирээгүй байхад нь сар болгон нөөтийн тайлан гаргадгаараа өрөнд орчдөг. Одоо энийг бол сая нэг жоохон засвар 2 сард нэг удаа болгож байгаа. Гэх мэтлэнгээр одоо энэ процесс юм гарч ичаа. Тэгээ учир юу гэвэл бид нар яг нарийнда бол 2016 оноос хойш манай аж ахуйн нэгж бүгд энэ татварын хуулийн дүрмээр явдаг болсон байхгүй. Тэрнээс өмнө бол 70-80% нь 2-3 тайлантай байсан. Тэнд ямар хууль хэрэгтэй байх вэ та. Гэвч нөөтийн бүртгэлийн шахалтанд ороо бүгд одоо өдөр том жижиггүй бүгд тайлан гаргадаг ус. Гэтэл яг ингээд хуулийн дагуу яваад эхлэхдээ манай татварын хуулиуд процессын ямар том ажигтай согогтой байсан сая 10 жил илэрсэн байхгүй. Одоо тэр аж ахуйн нэгж төлөгдөг өөр гэж байж байна. Яг гэвэл энэ өөрөө хуулийн доторх процессыг яг хуулийн дагуу явахдаа энэ ч өөр асуудал байна гэдэг юм гараад ирж байгаа. Тэгэхээр тиймэрхүү юмнууд одоо засж байгаа. Тэг одоо яг 4-5 өөрчлөлт боловч энэ дээр одоо хамгийн чухал нь сангийн одоо татварын ерөнхий газрын 2012 сарын 31-ээс өмнө дагаж мөрдөх журмуудыг баталсан байх хэвээр. Одоо энэ хууль зүйн марж батлагддаг шүү дээ. Хэрвээ энэ журмаа гаргаагүй бол нөгөө нэг саяхан бид нар ч одоо өнгөрсөн жил 94 тэрбумын авлага хөөцөлж байх асуудал болж байна. 1% татвар гээл спорт урлаг таньдулсан бол гасна гал хуулийн дээр байдаг яг татварын газар журмаа гаргаагүй журман дээр байхгүй манай аж ахуйн нэгж гаргацсан тэр орлогын тооцохгүй татвараас асахгүй гэлээ бөөм маргаан болж байгаа. Тэгэхээр бол энэ татварын юу гарсны дараах бол одоо нэг том өөрчлөлт нөө татвар гайл 2. Одоо баг юм нэгдсэн системд орж ирж байгаа байхгүй. Яг гэвэл импортоор орж исэн барааны гайдын төлөөд нөөтийн дараа нь төлнө гэж байгаа. Гэтэл тийм тохиолдол одоо чинь татвар гайл 2 барааныхаа кодыг хүртэл одоо нэг болох хэрэгтэй байхгүй. Манай гайл дээр чинь бол нөө битгүүлсийн ари өөр код томьёол явдаг. Ердийн юм дээр бол өөр. Гэх мэтлэн кодоо нэг болгох, стандартаа нэг болгох. Тэгээд энэ гайл дээр төлж байгаа зөвхөн гайлын албан төр төлөө гаргах төр гайл дээр маш том реформ болно. Яг гэвэл тэнд хиймлэх мөнгө цуглахгүй, үндсэн мөнгөний татвар дээрээ зөвхөн гэх мэтлэн юмнууд бас байгаа шүү. Тэгэхээр энийг давуу тал болгож бид нар ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа.
Ер нь одоо аж ахуйн нэгжүүд маань за өмнөх одоо татварын хуулийн шинжилгээс хойш хэр сайн томорч чадсан бэ? За одоо яг энэ хуулийн одоо та хэлж дээ 4-5 өөрчлөлт байгаа. За гэхдээ яг хуу энийг одоо бас одоо хэрэгжүүлэн явах нь зүйтэй гэж байна. Тэгэхээр одоо яг томрох боломж те эсвэл одоо борлуулалтын орлого нь нэмэгдээд илүү одоо үйл ажиллагааны жигдрээ сайжрах тийм боломж нь энэ хуулиудаар нээлттэй чадсан. Одоо 6 тэрбум 10 тэрбум болж байгаа. Шууд 25-ын татвар өгсөн 15 орж иж байгаа шүү дээ. Тэгээд 1.5 тэрбумтай аж ахуйн нэгж орлого хэрэг буцааж авч байгаа. Тэрийг 2.5 тэрбум болгож байгаа. Энэ тоон дүнгууд яг дээш агснараа бол мэдээж тэр хамрагдах аж ахуйн нэгжүүдийн өмнөх 25-ын татвар төлөхөөс бага татвар төлөх буцаалт нь их бол энэ төр бол мэдээж засгийн газрын гаргасан томьёол бол 4 их найдвар хэмнэн гэж байгаа гэж байна. Аж ахуйн нэгжээр үлдчихэж байгаа гэж. Энэс хамгийн гол нэг эргэлзээтэй заалт бол одоо тэр нөөтийн 400 саяын босго. Гэхдээ энийг бол манай эрх баригчнаар хүртэл буруу тайлбарлаж байгаа. Анханаас энэ бол одоо 400 саяас доош орлоготой аж ахуйн нэгж нөөц төлөгч биш гэж ихэндээ буруу. Энэ бол маш буруу асуудал шүү. Энэ бол зөвхөн суутган төлөгч буюу тайлан гарах үйл явцаас л чөлөөлөгж байгаа гэсэн үг 4 саяас. Түүнээс биш нөөтийн баримтаа өгдөг, суглаатаа суглаг. Яг тэр өгдөг бүх процесс хിവэрэ. Зөвхөн тайланд гаргаж өгөхгүй л гэсэн асуудал. Гэтэ энийг зарим нь болоход буруу тайлбарлаа. Одоо чинь бага орлоготой бол нөөц төлөгч биш. Одоо гэх юм бол энэ чинь тэг татвар төлөгчтэй адилхан тэдний зардал авсан нөөтөөр хасах хэрэгтэй байхгүй. Одоо 400 саяас доош нэг зовлонтой нь бол нэг өөрөөсөө тайлан гаргахгүй учраас буцааж тэр зардлынхаа нөөтийг хасчих. Одоо чинь 400 саяын орлого гэдэг нь бараг 390 сая нь дандаа зардалт байгаа байхгүй. Тэгэхээр 390 саяынхаа бараг 37 сая төгрөгийн нөөтөө хасч чадхаа бичиж байгаа. Тэгээд тэднээс ажил үйлчилгээ дараагийн авсан этгээд бол тэр 37 саяыг төлөх үүрэг гараад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг ингээд дахиад манай аж ахуйн нэгжийг жижиглэх. Ер нь 1997 онд нөөтийн хуулийн батлагдсан хамгийн томны гайвал тэр 10 сая гэж байдаг байсан. 10 сая төгрөгийн орлогоос яваад манай аж ахуйн нэгжүүд угнтай 97, 98, 2000 онд их томорч байтал бүгд 10 саяын нөөтийн суудган төлөгчийн босон доогоор орно гэд зарим 100 компанитай хүртэл аж ахуйн нэгж байлаа шүү. Бүх компани жижиглээд. Тэгэхээр тэр бол манай аж ахуйн нэгжийг айгүй өчүүхэн жоохон одоо бол харьцангуй нөхцөлөд одоо 400 сая бол бас адилхан шүү. Яг нөхцлөөр дахиад одоо нөгөө 400 сая доогоор дахиад ингээд баахан жижиг олон компани гаргаад нөгөө баримт өгнө өгөхгүй гэж худлаа голдны юмсын юу явуулаад энэ хуулийг буруу тайлбарлах процессын алдал би гарахгүй байх тэрэн дээр бол татвар сангийн маш сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. За нэг асуултыг асуумаар байна. За ер нь одоо нөөтийн систем бол мэдээж нөгөө 70 эдийн засагтэй одоо татвар төлөхгүй байгаа хэсгийг илүү одоо татвар төлдөг болох энэ рүү чиглэнэ гэдэг анханасаа энэ хуулийн төслүүдийг бол оруулж ирэхдээ ярьжсэн. Тэгэхээр ер нь зүгээр одоо юу гэдэг шударгаар үйл ажиллагаа болоод татвар төлж байгаа бизнес эрхлэгчний хэсэг байна. За гэтэл нөгөө 70 эдийн засаг гэж хэлэгдээд байгаа тэр хэсэгт хамаарч байгаа хэсэг байна. Тэгэхээр эдгээр одоо нөхцөл байдлыг яаж сайжруулах боломж байна гэж та харж байна. Одоо энэ хуулийн дээр энэ шударгаар зах зээлийн системд бол татвараа төлж байгаа зах зээлийн эзлэх нь энэ шударгасны асуудал юм байна. Яг сүүлийн 10 жил гэдэг бол нөөтийн шинэ хууль хэрэгжиж яг 10 жил болж байгаа. 10 жил болж байгаа шүү. Энэ хооронд нэг үйл нөөтийн системийг бол сайхан бүлгийн засгаас үед хийгдсэн. Дараа нь манай ардын нам бол нэг хэсгийг устгах гэж оролцсон. Бүр эсрэг юм явуулах шахсан шүү дээ. Тэгээд хойдоо танхим энэ байж байгаа нэг юм аварч үлдсэн. Өнөөдөр бол нөөтийн системээр манай банкны систем, бусад систем бүгд зөв системд орсон. Ядч бис бэлэн мөнгө хэрэглэх байсан. Тэгэхээр энэ давуу талаа одоо дараагийн төвшөнд ашиглах процесс нь уг нь сая бол тэр хүчингү болдог хууль байна шүү дээ. 10 сарын 1-ээс уг нөөтийнхөө 50, 60, зарим 100 хүртэл авах гэсэн. Энэ уг нь тэр хууль хിവэрэ байсан бол энэ нөөтийн дараагийн төвшөнд хэрэг болох байсан. Гэх мэтлэнгээр бид нар зарим олдтой юмнасаа татгалзах, яг үр дүнгээ хараагүй байж тиймэрхүү үйл явц гарч иж байгаа. Өнөөдөр бол нэг хэлэхэд манад энэ хоёр тайлан гаргадаг аж ахуйн гэж байхгүй болсон шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ загч гэдэг юм одоо интернет худалдаач гэдэг юм платформуд ашиглаж байгаа. Энийн татварт хамруулах ажил, татврын ерхий газрын ажил байхгүй. Одоо жишээ нь одоо манай худалдааныхан бол шууд хэлж бид нар ингээд маш хөрөнгө оруулалт хэрэг байшин барилга хөрөнгө оруулдаг. Хажууд нь одоо үнэгүй өсөлжээгээр ч юм уу хэдэн тэрбумын юм худалдаа идэх ямар ч татвар төлдөг. Энийг платформын худалдаагчсан хянах нь манай төрийн үүрэг байхгүй. Төр гэдэг юм байгаль бол адилхан зах зээл дээр тоглож байгаа тоглогч нарт шударгасны хэмжээг адилхан л үзүүлэх хэрэгтэй. Энийг хийж чадахгүй байж байгаа тэрэндээ идэвчүүд ердийн нөгөө таны татвар төлөө явж байгаа усад нөхөрөд дуусдаг. Ийм асуудал гарч ирэх бий гэж байгаа. Тэгээ энэ дээр бол мэдээж төр ажил хамгийн гол нь одоо сая гайл дээр нөөт авахаа болгохтол нөөтийн тайлан 2 сарны үдэ гардаг болоход энэ хоёр бол дахиад яг реформын том шинжтэй
авчирхан шүү. Гэхдээ энэ бол үр дүн бол би маш сайн гарна гэж бодож байна. А нөгөө талаас бол бид нар сая бол энэ татварын багц зөвлөгөөг нь татаж авчраа философи талаас нь хамгийн наазах нь одоо төлбөр хураамж татварын төрөл биш байхгүй юу? Одоо бид нар би бас түрүүн танилцуулж одоо 1993 оны 3 сарын 13-нд үндсэн хуулийн зэцгийн их судлалын хуралдаан болж нэг шийдвэр гаргасан байдаг. Тухайд бол төлбөр хураамжийг татвар мөн үү биш үү гэдэгт ерөнхийдөө үндэслэн манай анхны ерөнхийлөгч Очир Батбаян энэ асуудлыг бол үндсэн хуулийн зэцэд анхны хүсэл гаргасан байдаг. Гэтэл зэцгийн шийдвэр юу гэж гарсан гэхдээ энэ асуудлыг дараа шийдээгээд орчихсон. 33 жил шийдээг үсэлж одоо энэ төлбөр хураамжийг татварын төрөлд оруулснаас болж өнөөдөр амнотын асуудал энэ чинь татвар биш байхгүй. Энэ чинь төлбөр шал өөр асуудал. Газрын эвлэлийн баялагийг ашигласан. Гэтэл энэ философи асуудлыг 93 оноос хойш одоо манай зэцэд шийдээг.